Ёо, ямар амар юм бэ вэ? Өмнө би энэ зүйлийн талаар олон контент хийжсэн. Анх танилцуулагдсан үе, ямар замыг туулж ирсэн, яагаад ийм үнэтэй байгаа гэд. Одоо харин хэрэглэж үзэх ямар байдгийг та бүхэн сонирхуулъя. I see dead people. Манай скрин рекорд хийсэн аим гоё. Ер нь бол нэг тийм аймаг асуудалгүй юм. Жодооч молоотход бол no problem. Moving too fast. Орчны үзэгдэх орчин нэг иймэрхүү. Одоо заяа bye bye гэж ингээд алгач. And with that, you get the 6.3-inch screen size, and it has this new design with the flat. Just give me one more drink and then I'll leave. Hi, Peanut. I'm gonna need you to come with me right now. За сая бид нар өнөөгөө офсоос гараад бараг цаг гараа хотын төвөөр явлаа. Тэгээд ямар нэгэн байдлаар Apple Vision Pro-той холбоотой толгоонд нэг юм хүнд хэцүү санагдаж байгаа юм бол алга. Гэхдээ эхэндээ бол тэгээ эхэндээ хэрэглэхэд бол айгу зүгээр байсан. Гэхдээ одоо бол нэг тийм амар дасчих шиг боллоо л доо. Тэгээд цаг гарan болж ийн батарей нь одоо 10%-тэй дуусах га цэнгэн дуусах га. Vision харагдах орчин бол ямар ч асуудалгүй харагдаж байна. Гэтэ яг хүний нүдээр харахаас арай өөр зөө. Нэг тийм тод бол биш. Тэгээ хүссэн үедээ орчноо сольж болно. They not like us. 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 Ер нь бол тасархаа заяа. Бүр үнэхээр тасархаа юм хийчихээ. Гэтэ нэг юм цэнийг нь айгу хурдан дуусчих. Яаж яхад манайд чиг нэг тийм юм өлөн гаруудад яаж яхад цэнийг нь амар хурдан дуусах юм. Хамаг юм тестлж мэстлээд хамаг аппликейшнийг нь оруулж маавлаа. Жим хүнд вэ штэ. Хүнд байгаад нэг гэдсэн штэ. Эхэндээ амар хүнд санагдаж байгаа. Одоо ерөөсө хүнд гайг болчихлоо. Тэгээд тэгтээ нэг хэцүү юм ингээд нүд жоохон ачаалж гин. Тэгээд ингээд авахаар ямар сайхан юм бэ? Хүний нүдчээс аюу гоё хард юм биш. Тэгэхээр үнэхээр амар байна уу? Та яд угаасаа бичлэгнээс яг миний юу харж байгааг харан заяа. Тэр бол үнэхээр супер. За бай. За энэ удаагийн бичлэгийг MMS Group ивент тэтгэж байгаа. Тэгээд бүх манай технологийн бичлэгнүүд дээр ивент тэтгэхэд үнэхээр их баярлалаа. Тэгээд MMS Group-ийн хийдэг бизнесүүд нь өөрөө ч их айгуу сонирхолтой. За жишээ нь бидний хамгийн их ярьдаг EcoFlow байна. Avandar гэдэг компани нь EcoFlow оруулж ирдэг аль биесоор. Тэгээд та бүхэн одоо бид нар ч гэсэн сайн бичлэгээ ашиглахдаа сая EcoFlow-ийн маань цэник шүү. Apple Vision Pro-гийн маань цэнийг нь дууссан байхад бид нар EcoFlow-оор цэнгэлж байгаа шинэ тий. Ер нь хаан чамаагүй зөөврийн одоо жижиг цахилгаан станц л гэсэн. Тэгээд EcoFlow-ийнхондоо баярлалаа. Мөн IAM гээд цахилгаан машин оруулж ирж байгаа манай MMS Group. Тэгээд IAM-ийн бас цахилгаан машинууд сонирхоод үзээрэй. Бас зөвүүн нөгөө нэг цахилгаан мацик гэдээ бас ирсэн байлээ. Тэгэхээр тэр бизнесүүдээс танилцж болно. Мөн MMS Green Building гэдэг бид өмнө юун дээр бичлэгэн дээр ярьжсэн те Монголын хамгийн анхны ногоон байгууламж байгаа. Тэгээд тэр мөн ногоон байгууламжтай холбоотой гоё мэдээлэл бас үнэн ньюсээс авах боломжтой шүү. Тэгээд энэ удаагийн бичлэгийг ивент тгсэн MMS Group-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Окей.
Nice. Одоо би энэ цаа нэг YouTube нэг орчихлаа заяа. Энэ нэг энэчтэй үлчтэй үлээ амар. Тэр тэнд өгөөд. We always knew it was Гэсэн ингээд аудио нь яг энд заяа. Тэгээ аудионы холбоотой нэг юм хэлчихэ. Аудио нь бол үнэхээр сайн юм байна. Яг л нэг юм чихвчтэй байгаа юм шиг л мэдрэмж өгч байна. Гэтэ эргэн тойрны дуу бол бүгд сонсогдно. Тэгээд тэнд байгаа бичлэг бас амар мэдэгдэж байна. Амарсан сонсогдож байна. Тэгээд Apple Vision Pro Asia дээр нэг юм асуудал байгаа заяа. Азийн ихэнх орнууд ер нь болохгүй байгаа. Ашиглаж болохгүй байгаа. Тэр нэг юм region issue гараадах шиг үлээ. Тэгээ одоогоор ерөөсөө ашиглаж байгаа уусна гэсэн чинь Хятад, Япон, Сингапур байсан баха. Тэгээ энэ гурав байсан баха. Тэгээ Филиппинч билүү юу вэ? Бас нэг улс байсан. Тэгээ энэ улсуудад Apple Vision Pro яг ийм албан ёсоор ёсоор ашиглаж байгаа. Одоо бид нар бол жишээлбэл VPN ашигладаг ч юм арай өөр Apple-ийн нэг картаар төлсөн төлбөрийн төлсний Америк төлснийхөө дагуу энийг ашиглаж байна. Гэтэ Монголд яг шууд худалдаж аваад ашиглах гэж байгаа хэцүү байд юм шиг үлээ. Яа тийм байна. Аудио бол нөхөр супер. Одоо нөгөө орхисон бичлэг хаана нөгөө тэнд гарч шин. Харагдаад байна уу? Харагдаад байна уу? Харагдаж байна. Хол байна уу? Амар хол байна. Зогсоочлаа. They not like us. 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 Энэ утас нь айгүй хэцүү юм те. Утас байнга материал залгаастай явах лайкер. Again. Then step this way. Step that way. Then step this way. Step that way. Энэ удаагийн контентоор би Apple Vision Pro Улаанбаатарт хэрэглүүл яаж харагдах вэ? Мөн ямар филингүүдийг авах боломжтой вэ гэдэг талаас нь илүү та бүхэнд харуулахыг хичээлээ. Мэдээж маш сонирхолтой. Би одоо Сүхбаатарын талбай дээр тэнгэр дээр YouTube нээсэн. Энэ талтаа болохоор нөт апп нээсэн. Энэ тал дээр арай өөр апп нээсэн ч юм уу те. Ингээд хэрэглээний хувьд хизээч өмнө мэдэрч байгаагүй team experience-ийг авсан. Тэгээ яаж та бүхний харсанчлан ийм бодит амьдралтай ойрхон мэтийн мэдрэмжийг өгч чадаад байгаа вэ гэхээр Apple Vision Pro-гийн дэлгэцний чанар. Apple Vision Pro-гийн дэлгэц 23 сая пикселтэй. Харин түүний өрсөлдөгч Meta Quest 3 нь болохоор 4.5 сая пикселтэй. За мөн энэс гадна Apple Vision Pro-гийн хамгийн үнэтэй эд анги нь 3 см-ийн урттай Micro OLED дэлгэц. За энэ дэлгэцийн ачаар л ийм өндөр чанартай бодит амьдралаас зөрхөөргүй мэт харагдуулаад байгаа тийм нөхцөлийг бүрдүүлж чадж байгаа. Тэр нь яг яаж мэдрэгдээд байгаа вэ гэхээр screen door effect буюу бид нар AR, VR headset-уудыг зүүх үед ингээд пикселүүд нь хар зураасаар ингээд тасдагдсан нүдэнд анзаарагдаад байдаг шүү дээ. Ялангуяа бага байхад зурагт руугаа илүү ингээд ойртоод харах үед пикселүүд нь ингээд хуваагдсан байдаг. Тийм зүйл Apple Vision Pro-д яг одоогоор байхгүй. Гэхдээ яг бодит амьдралаас бүр яг зөрөхгүй гэж би яг худлаа хэлж чадахгүй. Гэтэ мэдээж биднэрт өгөгдсөн байгаа одоогоор ил болсон хамгийн бест үзүүлэлт гэж миний хувьд өгж байна. За тэгээд өөр онцлох ёстой зүйл гэх юм бол мэдээж сенсорууд. Сенсоруудаас нь дурдах юм бол 2 ширхэг одоо high resolution main камератай. За тэгээд 6 ширхэг world facing tracking camera гэж байгаа. Таны эргэн тойрныг ер нь бол trackладаг камерууд гэсэн үг. Энэ нь болохоор ихэвчлэн AR, VR headset-ууд байдаг. За 4 eye tracking камератай. Нэг нь тэр нь яг ямар үүрэгтэй вэ гэхээр таныг ер нь хаашаа харж байгаа вэ гэдгийг чинь Apple Vision Pro ер нь tracklаад яг тэрэн дээр нь зориулсан одоо үйлдэл хийхэд нь илүү амархан болгодог гэсэн үг. За дөрөвдүг нь болохоор True Depth camera гэж байгаа. Энэ нь болохоор таны ер нь нүрийг ингэж таниад одоо Face ID интернет зориулсан team камератай гэсэн үг. Дараагийнх нь LiDAR scanner. Энэ нь болохоор илүү 3D object одоо map-уудыг ингээд хийхэд айгу тусалдаг. Ер нь ингээд альва обжектоос ер нь хэр зайтай байна уугүй байна гэдгийг нь ер нь бол ийм trackладаг ийм сенсор байгаа. За гих мэтчлээ одоо гэрэлтүүлгийн сенсор гэдэг ч юм уу те. Яг энэ технологиг бидний нүдэнд аг харагдахгүйгээр цаагуур нь илүү төгс болгоход зориулагдж байгаа энэ сенсоруудыг би бол ялцгүй онцлох ёстой гэж миний хувьд үзэж байна. Төгсгөлд нь хэлэхэд хүн болгоны сонирхож байгаа асуулт. Apple Vision Pro анх гарсан үеэс нь эхлээл түүнийг дагаж байгаа асуудал $3,500 зарагдаж байгаа. Үйлдвэрлэлийн зардал нь $1,548. Тэгээ яг Монголд мэдээж яг Apple Vision Pro-гийн үзүүлж байгаа үзүүлэлт ингээд хүнд өгж байгаа филинг нь мэдээж төгс. Гэхдээ яг маргааш би 12-оос 14 сая төгрөг төлөөд энэ бүтээгдэхүүнийг авах уу гэвэл
та яг юу гэж бодож байна?